За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Синхрон 11 дахь хичээл өгж байна. За тэгэхээр энэ удаагийн хичээлээр бол гэт нийлэмлэг үйлбэрийн ангилал онцлогийг судална. За тэгэхээр гэт нийлэмлэг үйлбэр одоо ямар аргаар холбогддгийг, утга нь одоо юу илэрхийлдэг вэ гэдэг талаар өнөөдрийн хичээлээр судалнаа. За тэгвэл гэт нийлэмлэг үйлбэр гэж юу юм бэ? Тэгэхээр нөгөө бидний үзсэн бүтэц өгүүлбэр, бүтэц бос өгүүлбэрүүд хоорондоо холбогдож гэт нийлэмлэг үйлбэрийг бүтээдэг гэсэн. За хоёр бүтэц өгүүлбэр нийлж болно, хоёр бүтэц бос өгүүлбэр нийлж болно. Эсвэл бүтэц өгүүлбэр дээр бүтэц бос өгүүлбэр байж болно, эсвэл бүтэц бос өгүүлбэр дээр бүтэц өгүүлбэр байж болно гэсэн үг. За жишээн дээр үзье. За жишээлбэл үнээс айдаг яасан хүүхнүүд вэ гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан айлгүй яах вэ гэд бас л хий гэж инээлтэн. За энэ өгүүлбэр дотор бүтэц өгүүлбэр, бүтэц бос өгүүлбэрүүд бол байна тийм ээ. За жишээлбэл үнээс айдаг яасан хүүхнүүд вэ гэвэл гэдэг нь бүтэц өгүүлбэр. Гэтэл хий гэж инээлтэн гэдэг өгүүлбэр бол бүтэц бос өгүүлбэр тийм ээ. Гэх мэтчлэнгээр бүтэц болон бүтэц бос өгүүлбэрүүд холбогдож гэт нийлэмлэг өгүүлбэрийг бүтээдэг гэсэн үг. За дараагийн алхам руу оръё. Тэгвэл гэт нийлэмлэг өгүүлбэр нь ямар одоо холбох хэрэглүүрээр холбогддог юм бэ гэхээр за нэгдүгээрт г юм уу хэмээ гэсэн холбох үгээр холбогдно. За жишээлбэл дүрслэг өгүүлбэр нь гол өгүүлбэртэйгээ холбогдно гэсэн үг. За Япон хүн тонгос гэж мэдлээд өөрийгөө танилцуулав. За энэ өгүүлбэрийн гол өгүүлбэр бол мэдлээд танилцуулав гэдэг өгүүлбэр байна тийм ээ. Тэгвэл тонгос гэдэг нь одоо зохио зангаа зааж байгаа утгатай дүрслэг өгүүлбэр. Энэ хоёрыг холбож байгаа хэрэглүүр нь гэж гэдэг холбоо үг байна. За дараагийн жишээ хэлц өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ г болон хэмээ гэдэг холбох үгээр холбогдно. За жишээлбэл бодовч бодын шир дөрвөөс итрэхгүй гихчээр итгэлтээс гуйхаас өөр арга байсангүй. За гол өгүүлбэр нь бол итгэлтээс гуйхаас өөр арга байсангүй. Хэлц өгүүлбэр бол бодовч бодын шир дөрвөөс итрэхгүй. За энэ хоёр өгүүлбэрийн холбож байгаа хэрэглүүр нь гихчээр гэдэг холбоо үг тийм ээ. Өөрөөр хэлбэл нөгөө г язгууртаа үг гэсэн үг байна. За гурав дахь нь хүний хэлсэн үг өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ холбогдож болно. Жишээлбэл майхны цаад талаас хүмүүс жамц төрүүллээ гэж ашиглав. За энэ жамц төрүүллээ гэдэг гэсэн өгүүлбэр нь бол бусдын хэлж байгаа хүндлэнгийн оруулбар өгүүлбэр гэсэн үг байна тийм ээ. За дараагийн нэг агуулга байна. За тэгвэл гэт өгүүлбэр нь хэдэн өөр хүний хэлсэн одоо өгүүлбэр байгааг задлж одоо юу гэдэгтэй ойлгох юм утгыг илэрхийлдэг. Жишээлбэл хүндлэнгийн үг өгүүлбэр байна. Жишээ одоо нармын таал байвал бид хоёрт юу ч хэрэггүй гэж тэр хэлв. Хүндлэнгийн үг өгүүлбэр гэсэн үг. Майхны цаад талаас хүмүүс жамц төрүүллээ гэж ашиглав. За дараагийн утга нь бусдын болон өөрийн хэлсэн үг бодлыг бас илэрхийлж болно. Жишээлбэл миний нутгийн тогроонууд баяртай гэж би дотроо бодов. Дотроо өгүүлв тийм ээ, өөрийн бодлоо хэлж байна. За тэнгэрт нисэх онсон тэрэг хийж чадна гэж өвгөн дархан өхөн өгтлээ итгэж авчаа бусдын бодол байна тийм ээ. За дараа нь өгүүлэгчийн үг өгүүлбэр байж болно. Жишээлбэл тэрээр ёо гэж муухай орлов. Марал эрдэнэ чүү гэж мориод авирав. За өгүүлэгчийн өөрийнх нь үг үйлдэл гэсэн. За тэгэхээр эндээс харахаар бол бүтэц өгүүлбэрийн дотор бүтэц бос өгүүлбэр багтсан шинжтэй. За бүтэц өгүүлбэрт мөн бос өгүүлбэр бүтэц өгүүлбэр багтсан шинжтэй байна гэсэн. За үүнээс гадна нэг нийлэмлэг өгүүлбэрт 2-оос 3 өгүүлэгчийн үг өгүүлбэрийг одоо оруулж холбосон юм тохиолдол байдаг. За жишээлбэл нас чинь 90 цент хүрсэн төдийгүй алдар нэр чинь олонд тодорсон биш үү гэж жамин гүний хэлэхэд сүх жаа гэд янжуурыг авч асаав. За энэ өгүүлбэрт бол 3 хүний хэлсэн одоо өгүүлбэрийг холбосон байна гэсэн. За хамгийн эхлээд жамин гүний хэлсэн үг, дараа нь сүхийн хэлсэн үг, хамгийн төгсгөлд нь зохиогчийн өөрийнх нь хэлсэн өгүүлбэр байна гэсэн үг. За тэгвэл гэт нийлэмлэг өгүүлбэрийн өгүүлэх хүн нь ямар үг байдаг юм бэ? Ямар утгыг илэрхийлдэг юм бэ гэвэл нэгдүгээрт ярьж хэлж байгаа үгийг заадаг. Жишээлбэл асуу, сонсдуул гэж асуув, гэж сонслоо,
гэж дуулав, гэж өрөө гэсэн одоо юу гэдэг те утгаар холбогдно гэсэн. Өөрөөр хэлбэл ярьж хэлэлцэх үйлдэл зааж яах гэсэн тийм ээ. За дараагийн агуулга нь бодож санах үйлдэлийг заадаг үйл үгээр хөвчлэн илэрнэ. Жишээлбэл одоо юу гэдгийг бод, зов, мэд гэж бодлоо, гэж мэдлээ, гэж ойлголоо гэдэг ч юм уу те. Ийм байдлаар холбогдгоо гэсэн. За ингээд анхаарал хандуулсан хүмүүс та бүхэндээ баярлалаа. Хичээлийн дараах сорилоо гүйцэтгээд хийгээрэй.